Би болохоор хим биологоор сонгож энэ сургуулийг зорж ирсэн. Энэ сургуулийг яагаад би зорж ирсэн бэ гэх юм бол эхлээд манай сургууль энэ илүү зорьсон энэ сонгосон хичээлээр илүү нэмэлт цагаар ордог. Тэгээ өөр салтхан гэх юм бол амгалан багшийг би зорж ирсэн байгаа. Ягаад гэх юм бол манай амгалан багш олон олимпиадын медальтай улс болон аймгийн маш олон 10 гаруй медаль авсан байгаа. За манай сургуулийн хим улсын сургуулиудыг сонгох ангитай адилхан цагийн багтаамжтайгаар ингэж сургалтаа явуулж байгаа. Манай сургуулийн ерөнхий давуу тал гэх юм бол хэдийгээр сургалтын дээр сонгох ангийн програмаар явж байгаа ч гэсэн мэдээс хойш бол анги танхимуудын чөлөөтэй нэг ээлж хэрэгжүүлдэг. Би бүхний хувьд сурагчид маань ч гэсэн харьцангуйгаар зав чөлөө ихтэй байдаг учраас нэмэлтээр бол ингэж хичээлж явж байгаа. Тэрний үлдэн бол бидэнд сайн ажиглагдж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Ер нь болж өгвөл тухайн сурагчийг хичээлийн жилийн төгсгөлд тухайн ангийнхаа программыг бүрэн гүйцэтгэж эзэмшүүлэхээс гадна дараагийн ангийн анхан шатны ойлголтуудыг өгөхөөр ингэж зорилго тавина бол ажиллаж байгаа. За ингэж зорилго тавина ажиллаж байгаагийн минь үр дүн өнгөрсөн жил юугаар харагдсан бэ гэхээр эсэлтийн ерөнхий шалгалтаар манай сургуулийн сурагчид маань маш амжилттай оролцож гүйцэтгэлийн хувь 62%-тай шалгагдаж эсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 683.5 оноогоор Монгол улстай 2 дугаар харин жагссан байгаа. За энэ химийн хичээл маань бас байгалийн ухааны тооцсон бодох хичээл байгаа. Математик физикийн дараа ордог тооцоолдог хичээл. Тэгэхээр ганцхан жилийн хугацаанд амжилт гаргахад нэлээд хэцүү. Багш сурагчаас асар их хэмжээний ачаалал нэмэлтийн хөдөлмөрийг шаарддаг. Ер нь болж өгвөл нэг 10 дугаар ангиас сонгоод суралцдаг ч юм уу. Ер нь дунд ангиас эрчимтэй сайн бэлдэж чадах юм бол эсэлтийн ерөнхий шалгалтанд өндөр оноо авах магадлал төдий чинь өндөр байдаг гэдэг. Манай хүүхэд шүдний эмч болох төлөвлөгөөтэй зорилготой. Тэгээ тийм болохоор энэ амгалан багшийг зорж амгалан багшийг шав болохоор ингэж хүүхдээ оруулсан юм аа. Урд нь бол зүгээр хичээлийнхээ нийт одоо стандарт хэмжээнд хөтөлбөрөө хангах хэмжээнд байсан бол энэ сургуульд ирээд илүү нэмэлт програмаар хичээлснээр одоо хүүхдийн сурлагад бол илүү их замжилт гарч байгаа нь мэдчихэж байгаа. За ер нь сургуулийн маань хэдийн зорилго юу юм бэ гэхээр за дэлхийн Монгол иргэнийг бэлдэн гэсэн үгтэй. Дэлхийд сурагчдаа гаргах тэднийг хүн болгож хүмүүжүүлж зөвшөөрөхөд бол гол зорилго маань оршиж байгаа. Манай хим сургалтаар ч гэсэн дамжуулан хүүхдийг тодорхой хэмжээгээр хөгжүүлэх нь бол бидний үүрэг болж байгаа. Ер нь манай сургуулийн хувьд бол эрх намраас яг стандартыг хангасан ийм химийн кабинеттай болох зорилт тавьсан байгаа. Энэ зорилтын хүрээнд ер нь манай аймгийн хүүхдүүд гадаадын ихтэй сургууль болон дотоодын ихтэй сургуулиудад очиж суралцахдаа химийн хувьд онлынхаа мэдлэг чадвараар бол гологддог. Ганцхан гологдоод байгаа маань юу вэ гэхээр туршилтын үйл ажиллагаагаар бол гологддгоо гэж. Тэгэхээр тэр шинэ кабинет нэгдсэн тохиолдолд туршилтын үйл ажиллагаа маань яг тэр ихтэй сургуулиуд эсэж ороход дөхөн болохоос тэр агуулгуудыг сурах хүчтэй хэмжээний агуулгуудыг бол бүрэн эзэмшсэн ийм сурагчид төгсөх ёстой. Ер нь зүгээр одоогийн үнэлгээний системийг аваад үзэх юм бол зөвхөн онлайн мэдлэг чадвараараа хүүхдүүдийг шалгадаг бол би эрх намраас эхлээд ажлынхаа төлөвлөгөөнд тусгаад хүүхдүүдийн туршилт хийх чадвар, туршилт хийж байгаа байдал энэ бүгдийг үнэлгээнийхаа системд оруулан ажиллахаар төлөвлөж байгаа. Эрдмийн эхлэл ерөнхий боловсролын сургууль. Дэлхийн Монгол иргэнийг бэлдэнэ.